эзэн нь байхгүй байсан ч бизнес маань үргэлжлээд орлого олж идэг тэр зүйлийг л одоо бид нар бол өвлөгдөх бизнес. Ер нь бол одоо бид нар ингээд системчлэх хэрэгтэй байна гэж харж байгаа. Энийг бол ер нь бол өвлөгдөх бизнесийн хамгийн гол одоо амин сүнс нэ гэж хэлмээр байгаа. Тэгэхээр бид нар байхгүй байсан ч за эсвэл одоо танай хүүхдүүд ч гэсэн одоо байхгүй байсан ч бизнес нь өөрөө ямар нэгэн байдлаар орлого нь доктортойгоор явж идэг, өсч идэг. Энэ бизнесийг хэрвээ хийж чадах юм бол энэ бол яг ингээд амжилттай болж байгаа бизнес одоо модель юм аа. Тэгэх юм бол бид нар энэ бизнес дээр өвлөгдөх бизнес болж үлдэж чадах юм байна гэж харж байгаа нэг шалгуур. Ер нь бол бид нар миний хувьд бол зүгээр харж чадж байгаа өнцгөр бол 5 өнцгийг бид нар ингээд харах хэрэгтэй байна гэж харж байгаа. За нэгдүгээрт нь бол саяны миний ярьсан бид нар байхгүй байсан ч бизнес маань ингээд явж идэг байх юм бол энэ бол өвлөгдөх бизнес юм байна гэж та нар маань дүгнэх хэрэгтэй гэсэн үг. Та нар байхгүй байсан ч бизнес чи явж л байдаг, энэ системэнд оруулж чадж байгаа, энэ хэмжээнд явуулж байгаа бизнес байх юм бол энэ бол өвлөгдөж болох бизнесийн нэг тодорхойлт байж болох юм а гэж хармаар байгаа. За дараагийн нэг зүйл нь бол таны авьяас чадвар, таны оролцооноос хамаарахгүйгээр тухайн бизнес чи явж явах хэрэгтэй. Одоо манай бизнес бол жишээ нь 9 төмрийн одоо авьяас чадвар юм уу 9 төмрийн танил тал байхгүй байсан ч одоо бизнес нь явж явах юм бол за энэ бизнес ер нь бол өвлөгдөж болох бизнес юм байна. Энэ бол ирээдүйтэй бизнес байж болох юм байна гэж харж болно гэсэн. Тэгэхээр та нар маань ингээд өөрсдөө тэмдэглэж аваад тийм ер нь болж өгвөл энэ зүйлийг бас тодорхойлж өөрийнхөө бизнесүүд дээр одоо ингээд тодорхойлоод үзээрэй гэмээр байгаа. За дараагийн зүйл нь бол тухайн одоо хийж байгаа бизнес болоод брэнд нь өөрөө эзнийхээ нэр хүнднээс илүү том. Одоо юу гэдгийг одоо манайд чи ингээд нөгөө эзэн нь хэн байх нь хамаагүй те одоо том брэндүүд байна шүү дээ. Апо гэдэг компани жишээ нь тийм үү. Апо байна. За одоо юу гэдгийг жишээ чи одоо ингээд том брэндүүд байна шүү дээ. Тэр брэндүүд нь тэр эзэнтэй ямар ч хамаахгүй өөрийнх нь брэнд нь бидний толгойд эзнийх нь нэрнээс илүү брэндийнх нь нэр хүнд нь илүү том суудсан. Ер нь бол эцсийн бүлэгтээ хэлэхэд яг энэ тодорхойлт нь хүний толгойд байгаа тэр одоо хэрэглэгчийн толгойд таны бүтээгдэхүүн ороогүй тохиолдолд та бизнес хийж байгаа гэж бодоход айгүй хэцүү гэж хэлээд байдаг. Ер нь бизнесийн онлоор. Тэгэхээр хэрэглэгчийн толгойд таны одоо бүтээгдэхүүн, танай дэлгүүрийн нэр, танай бараа хэрвээ суугаагүй байгаа бол та бизнес хийж байгаа гэж бодоход айгүй хэцүү. Тэгэхээр яг энэтэй утга нэг ер нь бол бид нар брэндээ илүү томруулах хэрэгтэй. Бизнес эрхэлж байгаа өөрөөсөө илүү нэр хүндтэй болох хэрэгтэй гэсэн. За ингэж чадж байгаа бол таны бизнес бас өвлөгдөх боломжтой бизнес гэж харж болно. Тодорхойлж болно гэсэн үг хэвтэлээ. За дараагийн нэг нь бол дараагийн хүн өвлж аваад ажилуулад явхад системчлэл нь ингээд нөгөө ойлгомжтой үргэлжлүүлэх чадвартай одоо боломжтой байх хэрэгтэй. Системчлэл нь. Ер нь одоо бизнесийн хамгийн чухал зүйлийг бол хэлээд байгаа зүйл маань бид нар бүх бизнесүүдэд системчлэх хэрэгтэй байна. Аль болохоор эзний оролцоог багасгаад эзэн 10-аас 15% оролцоотой байгаад 85% нь өөрөө системчлэгдээд явдаг байх хэрэгтэй байна гэдэг. Тэгээ энэ системчлэлийг бид нар яаж хийх юм бэ гэдэг дээр бид нар бас ахаад тусад нь ахаад дараа нэг хичээл орно. За тэгээд ер нь бол бид нар системчлэх одоо шаардлагатай байгаа. Бид нар өөрсдийнхөө олж байгаа орлогыг түрээсээ орлого байж болно. За ахаад одоо юу гэдгийг өөрсдийн худалдааны орлого байж болно. За эсвэл үйлдвэрлэлийн орлого байж болно. Энийг одоо таны оролцоо багтай та зөвхөн 15% гэдэг нь хянах 7 хоногийн орлогоо хянах, өдөр тутмынхаа орлогыг хянах, эсвэл сарынхаа орлогыг хянахад цагаа зарцуулдаг. Бусд үед бол өглөө энэчнээс бараа үйлдвэрлэгдлээ, хүргэлт шийдэгдлээ, борлуулалт шийдэгдлээ, буцаагаад орлого, данс руу орлоо, ахаад эндээс түүхий идэх татлаа гэдэг зүйлийг нь таны оролцоогүйгээр системчилж өгсөн байхыг хэлээд байгаа. Тэгээд энэ зүйлийг хийж чадсан байгаа бол энэ зүйл нь одоо ингээд хийгдсэн байгаа бол таны бизнес бас өвлөгдөж болох бизнес байж болох юм байна гэж харах хэрэгтэй. За дараагийн нэг хамгийн чухал үзүүлэлтийн нэг бол бид нар өсөх боломжтой юу гэдэг дээр хамгийн сайн анализ хийж үзэх хэрэгтэй. Өнөөдөр яг энэ бизнес маань цаашаага өсөлт нь 10 жил, 30 жил таны хүүхдийн амьдрах мөчлөг дотор буюу ахаад ирээдүйн 50 жилдээ энэ бизнес цаашаага явах уу? Эсвэл 5 жил юм уу 10 жилийн дараа зогсож магадгүй юм байна. Саяны одоо ингээд нөгөө манай Монголд маш том давлгаа орж ирлээ шүү дээ. Нөгөө гадны худалдааны сүлжээ орж ирээд тийм үү.
энэ дээр нөгөө жижиг худалдаа хүнсний дэлгүүр болоод бусад одоо жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа одоо ресторан энэ төр ажиллаж байгаа хүмүүс энэ төр маш том цохилтонд орлоо шүү дээ. Тэ? Жижиг ингээд нэг хошуур бууцхан аваад ичдэг байсан хэрэглэгч хүртэл окей СВ ороод нөгөө жижиг хөнгөө мэдж байгаа авчиг гэд тэ. Ингээд нөгөө тэн дээр байсан худалдааны том одоо нөгөө эргэлтүүд бас байхгүй болж байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө л яг энэ зүйлүүдийг ирээдүйтэй юугүй юу энэ ямар нэгэн байдлаар цохилтонд орчих үедээ гэдэг зүйлийг одоо бас анализ хийж үзэх хэрэгтэй. Тэгж чадж байгаа тохиолдолд бид нар ерөнхийдөө бол энэ одоо 5 тодорхойлолтоос үзээд хамгийн багадаа 3 тодорхойлолт нь хэрвээ таны бизнес дээр байгаа бол таны бизнес өвлөгдөх боломжтой бизнес байна гэж харах хэрэгтэй.